За энэ удаагийн хичээлээр гадна талбай гэрэлтүүлэг тогтчлолтой ажлыг хийхэд хэрэгэлдэг каркасыг хэрхэн үүсгэж болох вэ гэдгийг үзэхээр бэлтлээ. За ангийн тулд бид нэр энэ төлсийг ашиглаад эндээс шинээр энийг хадгалах уу гэж байгаа. За энийг хадгалахгүй. За ангингүүтээ энэ хэдэн 4 хөлтэй байх юм уу 3 тийшээ байх уу зөвхөн 2 хөлтэй байх уу гэдгээ шийднэ. За ингээд 4 хөлтэй байхаар сонгоё. За ингээд энд болох тэр одоо тэнгэрлэгийн дагуух одоо метрийн хэмжээнүүдийг өгнө. За ингээд одоо энд за 5 метртэй. За энэ нь болох тэр 6-7 метртэй байг гэж бодъё. За өндөр нь за энэ 3 хагастай гэж боддоод ингээд сонгочихно.